Beat International 2016 төслийн удирдагчаар ажиллаж байгаа баяр зэрэг Miss Mongolia консалтинг төрийн байгууллагын шүүмээр та бүхэнд эхний мэдээллийг за Facebook Beat International 2016 төслийн удирдагч анх хоёр бүрэн байна. Өнөөдөр манай зочид болон зохион байгуулагчдын хувьд хамгийн чухал өдөр тохиож байна. Өмнө нь Монголын сайхан бүсгүйчүүд гоо үзэсгэлэн гой сайхан бие галбир, уруу хаанаа уралдуулахаар гадаадын улс орнуудыг зорьдог байсан бол энэ жил эх орондоо анхудаа дэлхийн 60 орны үзэсгэлэн бүсгүйчүүдийг угтаж авах нэ. Миссийн тэмцээнийг улс орондоо зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ? Тэмцээний хүрээнд хийгдэх ажлууд, төслийн товч танилцуулга зэрэг олон мэдээллийг өгөх хэвлэлийн баг хурал эхлэхэд бэлэн боллоо. Face of Beauty International 2016 Миссийн тэмцээн анхны гих тодтолтойгоор зохион байгуулагдах учраас хэвлэл мэдээллийнхэн ихэд хүлээлттэй байсан бололтой. Тэд туушин премьер зочид буудлын соём танхимд аль хэдийн цугларчээ. Эх орондоо анх удаага олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулагч байна. Тэмцээн 2012 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд Шинэ Зеланд улсад төвтэй Face of Beauty International Limited компани хамгийн анхны тэмцээнийг одоо санаачлан зохион байгуулж исэн төвтэй юм а. 2016 оны 9-р сарын 23-наас 10-р сарын 9-ний хооронд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болон Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхож байсан асуулт энэ тэмцээний нэр хүнд цар хүрээ болон ярилцлага өгч байгаа гоо бүсгүйчүүдийн их нутгийнхан тухай байсан юм. Ирэх 9-р сард Монгол улсад болох тэмцээний ач холбогдлоос товч сонирхуулъя. Тэмцээний төсөвлийн ёслолын ажиллагааг дэлхийн 10 улсад шууд дамжуулан үзүүлэхээс гадна YouTube цахим хуудасаар хүргэснээр олон 10 сая хүнд эх орноо сурталчлах том боломж бий болно. Түүнчлэн 60 орны гоо бүсгүйчүүдийг дагаж гэр бүл, найз нөхөд, ойр дотныхын хүмүүс болон загварын агентлагийн захирлуудаас бүрдсэн 300-аас 400 хүний бүрэлдэхүүнтэй жуулчид ирнэ. Ингэснээр Монголын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулах юм а. Эцэг хүүхдээс уламжлан ирсэн үндэсний өв соёл, зан заншлаараа дэлхийн тайзнаа дээгжирхэн гойж, хорвоод хосгүй уудан тал нутаг, үзэсгэлэнт байгалаараа хүн төрөлхтний мэлмийг баясгах боломж бүрдэх юм. Эцэст нь мэдээч бид телевизийн цэнхэр дэлгэцээр л үздэг гоо бүсгийн тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг дэрэгдээс нь үзэх ховор аз завшаан тохионо. Харин энэ жилийн аялахад хамгийн бага өртөгтэй орны жагсаалтыг тэргүүлсэн Унгар улс руу аялахыг Унгарын мисс найрсгаар уриалж, хүүхдүүд нь монголчуудтай адилхан хүүхд холбоотой төрдөг тухайч шин танилуудтайгаа ярилцаад амжсан юм. 500 мянган гаруй хүн амтай Тонга улс дэлхий дээрх дайн дажингүй хамгийн амар тайван аз жаргалтай үндэснүүдийн нэг болохыг ч тодорхойж байлаа. Ингээд онлайн анхаарлыг хамгийн ихээр татаад байгаа Face of Beauty International 2016 төслийн хэвлэлийн баг хурлаас хураангуулан хүргэе. Сэтгэгдэл үнэхээр гайхалтай сайхан байсан. Хэдхэн өдрийн хугацаанд байсан хэдий ч Монгол оронд аль хэдийн тасчихлаа. Ялангуяа монгол хүмүүс үнэхээр гайхалтай хүмүүс шиг санагдлаа. Монгол хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй, мөн тусч гэдгийг мэдэрлээ. Олон улсын гоо бүсгийн тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахаар болсон нь үнэхээр сайн сонголт болсон гэж үзэж байна.
Монгол улс анхудаа олон улсын шинжтэй гоо сайхны тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр эх 9-р сард Монгол улсад 60 гоо бүсгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж уг тэмцээнд оролцсон олон улсын мисс энтэтмийн төлөө өрсөлдөх болно. Тэгэхээр үзэгчдээ бид Face of Beauty International 2016 төслийн удирдагч анх хоёртой уулзаж байна. Тэгэхээр өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлалаа. Тэгэхээр миссүүд маань яриа өгөөд маш завгүй байна л да. Тэгэхээр яг миссүүд маань Монгол улсад хоноод 3 дахь өдрөө одоо үдэж байна. Тэгэхээр маш олон өдрүүд байгаа. Энд загварын шоу байгаа. Тэгээд маш олон хүмүүстэй уулзах гээд. Ер нь яг хэвлэлийн баг хуралдаас маш олон хэвлэл мэдээллийн ирэлэлтэй амжилттай болсон гэж бодож байна миний зүгээс бол. За маш их баярлалаа. Бид нар бол үнэхээр амжилттай боллоо гэж харж байна л да. Яагаад гэх юм бол энэ удаагийн аяллаа Шинэ Зеланд, Тонга, Унгар, Филиппинээс ирсэн 4 хүний маань аяллаа хамгийн гол одоо зорилго бол хэвлэлийн баг хуралд оролцох байсан. Тэгээ өнөөдөр бид нэр хамгийн гол зүйлээ хийчлээ. Хэвлэлийн баг хуралд маань ер нь Монголын дийлэнх л одоо томоохон сайтууд, сонинууд, сэтгүүлүүд, телевизүүд хурж ирж мэдээлэл авлаа. Тэгээ хэвлэл мэдээллийнхэн бол биднэрт энэ тэмцээн уралдааны ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах тал дээр мөн түнчлэн одоо нэг олон улсад таниулах тал дээр бас биднэрт маш их тус болно л доо. Ягаад гэх юм бол юу гэдгийг энэ тэмцээнийг одоо зохион байгуулагч нар ирж яхад нь одоо Монголын хэвлэл мэдээлэл ийм их анхаарал тавьж байна гэдэг юм уу эсвэл монголчууд ийм их анхаарал тавьж байна гэдэг тэр одоо сайхан сэтгэлийг төрүүлэх нэг чухал байлаа. Тэгээ манай хэвлэлийнхэн бидний урилгыг маш нааштайгаар хүлээж аваад идэвхтэй оролцсонд баяртай байна. Миссүүдийн хувьд бол сэтгэл ханамж маш их өндөр байгаа л гэж бодож байна. Тэгвэл хэвлэл мэдээллийнхэн бүгд бас ярилцлага авч जैन мэдээлэл хийж जैन. Тэгэхээр мэдээж энэ дээр бас яг үүрэг нь одоо хуваарлан гэдэг ч юм уу те. Тэгэхээр хамгийн одоо их яриа өгж байгаа ч юм уу мэдээлэл өгж байгаа мисс ч юм уу эсвэл ямар хүндэт зочин байгаа бол манай зочдод дундаас ер нь бидний дундаас одоо нэг хэвлэл мэдээллийнх над руу аягүй их залгаад байна л да. За танаа тэр мессеж чи ярилцлага авъя, тэрнээс чи ярилцлага авъя. Тусад нь ингээд ийм хиймээр байна гэдэг маш их саналууд аваад байна. Тэгээ тэр дундаас манай Унгарын мисс ер нь их эрэлт ихтэй байж шүү. Хэвлэлийнхэн одоо над руу залхал танаа Унгарын миссэс чинь л ярилцлага авмаар байна гэдэг ийм саналууд тавиад байна. Гэхдээ Тонгогийн миссийг бас мартаж болохгүй байх л да. Тэгээд Icons Game гэдэг юм уу ингээд олон бас сайтууд танаа Тонгогийн миссэс ярилцлага авъя гэдэг чинь яагаад ингэж юм бэ гэхээр манай Тонгогийн мисс бол монголчуудын хувьд их шин царай байх л да. Тонго улсын хувьд бол 500 мянган иргэнтэй юм байл. Тэгэхээр энэ жижиг улсын мисс энэ том тэмцээнд төрүүлсэн бас нэг өөрийнх нь нэг царай дүр төрхний онцлог байдаг байх л да. Тэгээ энэ ч гэсэн монголчуудыг таалагдаад ах шиг байна. За хэдийгээр яг Тонго бас манай улсын хувьд бас шинэ одоо тий дүр төрх болж байгаа ч гэсэн тун утгагүй 9 сард 60 улсын одоо гоо бүсгүүчүүд ирэн тэгэхээр тэндээс бол маш олон бүсгүүчүүдтэй гоо бүсгүүчүүдтэй танилцуулах гэж бодож байна. Ингээ нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Face of Beauty International тэмцээнд манай улс 2013 оноос гоо бүсгүүчүүдээ илгээж эхэлсэн юм а. Тус тэмцээнд анхудаа улсаа төлөөлөн оролцсон Монгол мэдээлэл агентлагийн загвар өмсөгч Мисс Бэлгүүн нь энэхүү тэмцээний хагас финалийн шилдэг 15 гоо бүсгүүчүүдийн нэгээр шалгаснаас гадна спортлог мисс, авиаслог мисс, шилдэг үндэсний хувцастай мисс, нөхөрсөн мисс зэрэг 4 номинацид төрүүлсэн амжилт үзүүлсэн билээ. Харин Тонго улсын мисс Diamond Langi тэргүүн тэтмийг нь хүртэж байсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан мэдээллүүд олонний анхаарлыг татсантай адил салбарын тэргүүлэгчид ч тэмцээнд ач холбогдол өгч олон талаар хамтран ажиллах эхлэл тавьсан юм. Дэлхийн томоохон тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад бизнесийн байгууллагуудаас эхлээд төр засгийн дэмжлэг хамгийн чухал юм. Монгол улсын аялал жуулчлалд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болж, улсаа дэлхийд сурчлах, өв соёлоо таниулах, дэлхийн анхаарлыг Монгол руу татах гээд хэд хэдэн ач холбогдлыг Монгол улсын шадар сайд Оюнбаатар онцлон тус тэмцээний төслийн багийг хүлээн авч уулзан дэмжиж ажиллах боломжтойгоо илэрхийлэн санал солилцлоо. Төрийн ордонд өндөр албан тушаалтантай хийсэн уулзалтанд Унгарын мисс Далма Карман сэтгэл хангалуун байсан юм. Учир нь уулзалтанд оролцсон их хурлын гишүүн Бат Зандан Унгарт оюутан цагаа өнгөрөөж Унгарын соёл уламжлалыг сайн мэддэг тухайгаа хэлж унгар хэлээр түүнтэй ярьсан нь миссийн маань сонирхлыг ихэд татаж гайхширч хүлээж авч байсан юм. Ингээд хүндэт зочид төрийн ордноос гарan зайсан чиглэлд хөдөлсөн юм. Тэдний дараагийн очих газар
Будда Вистад байрлах тансаг орчинд шилдэг үйлчилгээ үзүүлэн Япон, Хятад, Монгол үндэсний хоолоор дайлах Азиана ресторан. Улс орон бүрийн онцлогоор танхим тус бүрийг тохижуулсан өвөрмөц ая тухтай орчин зочдыг угтан авлаа. Зочдод олон үндэсний хоол таалагдж байгааг бид анзаарсан юм а. Харин энэ удаад үндэсний хоолоор тэднийг дайлах гэж байна. Хорхог, урилтай шүл, чансан толгой, гэдэс гээд бидний хувьд байнга шахуу иддэг амттай хоолнууд гадны зочдод үнэхээр сонь санагдаж байлаа. Гэхдээ тэмцээний ерөнхий захирал Мила Мануэль Монголын үндэсний хоолны ерөнхий хэв маяг, амт чанар Шинэ Зеланд улсынхтай тун төстэй байгааг хэлсэн юм. Азианы рестораны хамт олон Монгол үндэсний хоолны хэсэгтээ Монгол гэр ахуй уламжлалыг оруулан тохижуулсан нь үнэхээр шинэлэг шийдэл болжээ. Өсрөнгийн хөгжлийн 900-д аж төрж амьдран суугаа залуучууд бид нүүдэлчин ахуйгаа гадны зочдтой гайхуулангаа амттай хоолоор дайлуулж суухад бахархах, омгших сэтгэл ирэхгүй төрж байсан юм. Өдрийн хоолндоо Монгол үндэсний хоол идсэн нь үнэхээр гайхалтай байлаа. Одоо миний хамгийн идэх дуртай хоол Монгол хоол боллоо. Хоньны толгой, халуун шулуутай хорхог гээд үнэхээр гайхалтай сайхан байсан. Анх удаа Монгол хоол идэж үзлээ. Эх орны нэрийн хуудас болсон үндэсний үйлдвэрлэгчдээс гой хувьсат компани яахын аргагүй түүчилдэг. Ноолуурын салбарын анхдагч гой үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж идүүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. 100% ноолуур болон тэмээний ноос сарлагын хөврөөр дэлхийн дээд зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэл явуулдаг гой хувьцаат компани нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлт дээрээ дэлхийн топ 5 ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ясаар тооцогддог байна. Тэгвэл тансаг ноолуурын бүтээгдэхүүнийг чухам хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчийн гарт хүрэгдэг нууцыг нээх хин хүнд олдоод байдгүй ховорхон боломжийг манай хүндэт зочдод олголоо. Хөв шиг зөөлөн болгосон ноолуурыг хэрхэн загварлаг хувцас болгодгийг нүдэрээ үзсэн Унгар, Тонга улсын мисүүдэд принттэй шалууд болон хоёр талаараа өмсдөг пальто хамгийн ихээр таалагдсан бүтээгдэхүүн байлаа. Говийн үйлдвэрээр аялсан зочдод тансаг ноолуурын бүтээгдэхүүнийг удахгүй болох Mixology загварын шоун дээр өмсгөд хэрхэн өмсгөө ойлгох томоохон дадлаг болсон ч гэж хэлж болно. Монголын бахархал хүүх ёс заншлыг түгээгч Женко Турбюро